1902 онд Монгол Японы дипломат хязгаарлалт үүснэ тавийн зэрэгэдэг ачаар бүрж байгаа учраас тэр ойг ари бороо ач холбогдолтой бүргөхийн тулд Японы эдийн засгийн яам бас хайны эрдэмийн ёсорыг хорондоо зарим нэг арга хэмжээ хамтран зөвхөн байгуулж чадсан бүр сайн байна гэж бодоод өнөөдөр эрдэмийн шинжилгээний эрдэмтэн судрагчтай бас өдрөгөөдөө санаа төрсөн. Монгол Улсын эрдмийн их сургуульч нэг орчин үеийн судалгаа хийдэг. Тэгээд нэг судалгааны их сургууль гэсэн статусаар явж байгаа. Өнөөдөр их хурлаар бас одоо дээд улсрлын хуулиуд орох гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр эн чинь нэгдүгээр шинэ хууль, хоёрдугаар тийм байгууллагууд сургуулийн дээд улсрлын байгууллагууд харьцангуй цөөхөн байдаг. Ийм учраас манад одоо туршлага бага байна. Энэ үед бид нэр юу гэсэн бэ гэхээр ер нь өндөр хөгжилтэй орнуудын элчин сайдын яамтай холбоотой харьцаатай бай. Тэрийгээрээ дамжуулаад тэд сургуулиудынх нь туршилгаа судлаа. Ямар одоо сайн туршлага байх нь бид нэр юуг нь хэрэгжүүлж болох уу гэсэн ийм одоо ажиллагаа явуулж байгаа юм. Өнөөдөр бол яг Японы элчин болохоор олон улсын харилцааны хүн учраас Монголын ирээдүйн хөгжлийн талаар ялангуяа мэдээллийн одоо систем, мэдээллийн харилцааг хөгжүүлэх дээр ямар одоо жиг байх уу гэдэг нь Монголын хөгжлийг өөрөө яаж харж байгаа, тэрэн дээр яаж хамтарч ажиллах талаар ярилцлаа. Энэ бол ер нь хоёр энэ Монгол улсад байж байгаа элчин сайдын яамтай холбогдох явдал бол хоёр улсын хооронд ихтэй сургуулиуд шинж тухааны байгууллагын холбоонд их нэмэр болдог гэж бид бодож ойлгож байгаа. Тэр утгаараа ингэж энэ уулзалт хийж байгаа юм байна. Манай эрдмийн их сургууль Япон-Монголын харилцааны бүх салбаруудад судалгаа шинжилгээ хийдэг, докторант, магистрант тэгэл бэлдэж хийдэг ийм сургууль. Учираас бас энэ харилцаан дээр их идэвхтэй чөлөөт уулзалт ярилцлага хийлээ. За манай судлаачид одоо сонирхсан асуултуудаа асуулаа. Эрдэмтэн судлаачдын одоо энэ байгууд хоорондоо харилцсан идэвхтэй хамтарч ажиллах нь бол энэ цаашдаа коронавигийн дараах дэлхийн ертөнцийн амьдралын хэв мэгч их өөрчлөгдөж байна шүү дээ. Тэгээ энэ дээр бол ерөнхийдөө судалгаа шинжилгээний ажлын үр дүнд амьдрал ахуйг зохицуулах гэдэг бол маш чухал юм аа. Тийм учраас бид бол судлаачдын хамт ажиллагаа хөгжүүлээ гэдэг талаар бол ингээд бидний талаас бол юм саналуудыг тавилаа. Сайдын ярианаас ингээд үсэх юм бол ер нь Монгол улс бол их өргөн удан газарт одоо ингээд тамир зам тавьж байна. Энэ бол зөв ажил. Гэхдээ Тэнгис далайг гатлаад 3 дахь оронд одоо энэ худалдаа наймаа хөгжүүлэхэд их хүндрэлтэй, тээврийн зардал их өндөр юм аа. Танах бол гол нь 3 чиглэлээр энэ үйлчилгээ бол ямар вэ гэж би боддог гэж юм л дээ. Нэгдүгээрт нь бол ирээсээ энэ агаарын тээврийг ашиглах, хоёрт нь бол аялал жуулчлалыг хөгжүүлэх, гуравт нь ер нь IT хөгжүүлэх. Тэгээд энийг бол нэлээд өөр ашигтай сайхан ярилцлага боллоо гэж би хөвдө бодож байна.